Та асуулт хариултын тэмцээнд оролцоод төрүүллээ. Шагналал нь 10 сая төгрөг. Гэхдээ шагналаа авах хоёр хувилбар байна. Нэгдүгээрт яг өнөөдөр дансандаа авах. Хоёрдугаарт 2 жилийн дараа авах. Та аль хувилбарыг сонгох вэ? Ялгаа байгаа юм уу? Адилхан л 10 сая төгрөг байна шүү дээ. Хугацаа нь өөр байна. Нэг нь өнөөдөр, нөгөө нь 2 жилийн дараа гинэ. 10 сая төгрөг хിവэрэл байхгүй гэж юу? Өнөөдрийн мөнгө маргаашийн мөнгнөөс илүү үнэтэй. Гаранд байгаа нэг шувуу, бутанд байгаа 2 шувуунаас илүү үнэтэй. 10 сая төгрөг гэдэг бол зөвхөн өнөөдрийн үнэлгээ юм. Маргааш болоход өөр үнэтэй болно. Мөнгөний цаг хугацааны үнэсэн өнөөдрийн мөнгө ирээдүйд орж ирэх мөнгнөөс илүү үнэтэй байна. Боломжийн зардал. Танд яг одоо бэлэн 10 сая төгрөг ирсэн тохиолдолд та хадгаламжид хийх эсвэл хөрөнгө оруулах замаар хүүгийн орлого олох боломжтой. Бэлнээр нь байлгуул энэ хэмжээгээр боломжийн зардал үүснэ. Өнөөдөр 10 сая төгрөг байсан моторт үгүй маргааш 10 сая 500 мянган төгрөг болж үнэ нь өсч магадгүй. Тул барааны үнийн өсөлт нь таны бэлэн мөнгөний худалдаа авах чадварыг бууруулсаар байх болно. Ирээдүйн үнцнийг тооцоход бидэнд хэрэг олох 3 хүчин зүйлийг тодорхойлоо. Өнөөгийн үнцэн 10 сая төгрөг. Хугацаа 1 жил. Жилийн хөв 7%. 1 жилийн дараа 10 сая байсан юмны үн 7%-аар өснө. 7%-аас өндөр хөвтэй хадгаламжтай бол таны худалдаа авах чадвар буурахгүй. Та асуулаа та 10 сая төгрөг авна гэж төсөөлөөрэй. Тэгвэл тэр мөнгө өнөөдрийн үнцнээр хэд болох вэ? Энэ бол өнөөгийн үнцний тооцоол. Өнөөгийн үнцнийг тооцоолоход бидэнд 3 зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт ирээдүйн үнцэн буюу 10 сая төгрөг. Хоёрдугаарт хугацаа, энд 1 жил. Гуравдугаарт жилийн инфляцийн хүү 7%. Томьёо нь эх оны мөнгийг 1 дээр 7% нэмээд хуваана. Тэгвэл хариулт нь ойролцоогоор 9 сая 345 мянган төгрөг гарна. Үзүүлбэл ингэж харагдана. 1 жилийн дараа авах 10 сая төгрөг өнөөдрийн үнцнээр 9 сая 345 мянган төгрөгтэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 755 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Ирээдүйн мөнгө өнөөдрийн мөнгнөөс үнцнээрээ бага байдаг. Тиймээс 7%-аас өндөр өгөөжтэй хадгалт буюу хөрөнгө оруулалт хайхгүй бол таны мөнгөний бодит худалдаа авах чадвар жил ирэх тусам буурсаар байна.